Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Таны амьдралыг айдас удирдах байгаа юм шиг санагдаж байсан тохиолдол бий юу? Жишээ нь танд би яаж ч хичээсэн Бурхны шалгуурт хүрэхгүй гэсэн бодол төрж байсан уу? Хэрвээ тийм бол та нэг зүйлийг ойлгоорой. Бурхан өөрийнхөө ажлуудыг хийлэг гэхээр эгэл жирийн хүмүүсийг сонгодог гэдгийг. Бид түүнд итгэх итгэлээр айдас хүйдсээ ялан дийлж, түүнд үйлчилж байхаар дуудагдсан гэдгийг санаарай. Тиймээс ч өнөөдөр доктор Стенли бидэнтэй амьдралын альва дарамттай нүүр тулах цовруулын хүрээнд айдасаа хэрхэн ялан дийлэх вэ гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Ингэхдээ бидний дотор байгаа айдас түгшүүрийг бид хэрхэн ялан дийлэх арга замыг тэр хэлж өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Өнөөдөр бид айдас хүйц ноёрхсон нийгэмд амьдарч байна. Шөнө оройн цагаар өөрсдийнхөө хороолол гудамжаар алхахаас хүртэл айж, харуул хамгаалтын систем суйрлуулж, үүгээрээ айдасаа дарах гэж оролдож байна. Бид өвчин тусгаас, санхүүгийн алдагдлалд орохоос, гинтийн халдлагад өртөхөөс гээд айж болох бүх зүйлээс айж имэж амьдарч байна. Гэхдээ энэ бүхнээс илүүгээр бидний сэтгэлийн гүнд өөрсдөө ч нэрлэж чадахгүй үл мэдэгдэх айдсууд нуугдан оршсоор байна. Түүнээс гадна алхам тутамд маань биднийг айлгаж түгшээх зүйлс шинээр гарч ирсээр байна. Үндэ бид амьдралд айдас хүйцтэй нүүр тулах нь цаг хугацааны асуудал гэдэгтээ санал нийлэх хэрэгтэй. Тэгэхээр бид үнэндээ айдас хүйцээс зайлсхийх биш. Харин айдас хүйцтэйгээ хэрхэн нүүр тулах вэ гэдгээ ойлгож мэдэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Тэгвэл би нэг чухал зүйлийг хэлж өгье. Айдасаа ялан дийлэхийн тулд бид хамгийн түрүүнд өөртөө байгаа айдсыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь заримдаа бид өөрийнхөө дотор байгаа айдсыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр бүхэл айж байгаагаа мэдэхгүй байх тохиолдолч бий. Тиймээс бид өөрсдөөсөө миний амьдралын ямар талбарт асуудлууд байна. Тэр асуудлуудын уг үндэс нь айдас байх боломжтой юу гэж асуух нь чухал. Тэгэхээр бидний хийх ёстой хамгийн ихний алхам бол миний амьдралд айдас байна гэж хүлээн зөвшөөрөх явдал байх нь. Хоёрдугаарт айдасаа тодорхойл. Найз минь, ариун сүнс бол таны бас миний багш. Хэрвээ та Бурхны өмнө очиод эзэн минь миний дотор ямар төрлийн айдас байна вэ гэж асуух юм бол Бурхан танд үүнийг гарцаагүй илчилж өгөх болно. Та Бурханаас ийхүү асууж залбирах юм бол Бурхан залбиралч нь гарцаагүй хариулж өгнө. Эзэн минь надад үннийг харуулаач. Миний зүрхэнд гүн байгаа айдас түгшүүрийг ил болгож өгөөч. Өмнө анзаарч мэддгүй байсан тэр бүх айдсуудыг минь илчилж өгөөч гэж залбирах үед Бурхан энэ залбиралч нь гарцаагүй хариулах болно. Тэгэхээр бид юуны түрүүнд миний амьдралд ямар айдас байна вэ гэдэг ихний алхмыг үзсэн. Тэгвэл хоёрт алхам нь тэр айдас нь жухам юунаас айх айдас вэ гэдгийг тодорхойлохыг сурлаа. Тэгвэл энэ хоёр алхмын дараа үргэлжлүүлээд өөр хоёр алхмыг ярив. Тэр нь төвлөрөх, мөн итгэх. Тэгэхээр том зургаар нь аваад үзэх юм бол нэгдүгürt айдасаа хүлээн зөвшөөрнө, хоёрдугаарт айдасаа тодорхойлно, гуравдугаарт төвлөрнө, дөрөвдүгээрт итгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнийг илүү сайн ойлгохын тулд бүгдээрээ Библиэс харъя. Исаи номын 41 бүлгийг гаргаж байгаарай. Энд Бурхан хоёр зүйлийг хориглосон байна. Бас хэд хэдэн зүйлийг чухалчлан сануулсан байгаа юм. Ингээд хамтдаа Исаи номны хуучин гэрээний Исаи номны 41 бүлгийн 10 дугаар ишлэл. Би танд дуудаж өгье. Би чамтай хамт. Чи битгий. Би чиний Бурхан. Чи бүү эмээ. Би чамайг тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ гэж хэлсэн. Одоо харин ярилцах зүйлст та анхаарлаа хандуулаарай. Биднийг айдас түгшүүр бүрээс маань чөлөөлөхийг Бурхан хүсдэг. Тиймээс ч 2 дугаар Тимоти 1:7 учир нь Бурхан бидэнд айдасын бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн хэмээн тунхагласан байдаг юм. Үнэхээр Христэд итгэгчид бид айдас хүйц дунд амьдрах нь Бурханы хүсэл биш ээ. Харин эсрэгээр айдас хүйцсийн хүлээснээс ангид эрх чөлөөтэй амьдрах нь бидэнд хандсан Бурханы хүсэл юм. Тэгвэл миний түрүүнд хэлсэн төвлөрөх гэдэг нь чухам яг юу гэсэн үг юм бэ? Хамтдаа Исаи номын 41:10-аас харъя. Энд би чамтай хамт шүү, битгий айгаарай гэж эзэн хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр бидний талаар Библиэд юу гэж өгүүлсэн байна? Христ бидний дотор, бид Христийн дотор байгаа гэдгийг Библиэд тодорхой өгүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх ишлэлийг жоохон өөрчлөөд би чамтай хамт, чиний дотор би, чи бас миний дотор байна гэж хэлж байгаатай адилхан юм. Библи бидэнд ингэж л заадаг. Хоёрдугаарт
Исая 41:10-ыг харах юм бол би чиний бурхан, чи бүү эмээ гэж бурхан айлдсан байна. Бүхнийг чадагч, бүхнийг мэдгч, хаа сайгүйгээр оршигч, зөв шударга хайр инэрлийн бурхан эзэн бол бидний бурхан. Тэр өөрөө бидэнд би чиний бурхан гэж айлдсан гэдгийг та битгий мартаарай. 3 дугаарт. Энэ ишлэлд үргэлжлүүлээд би чамайг тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана гэж бурхан айлдсан. Үнэхээр ариун сүнс бол бидний туслагч. Тэр бидний дотор нутаглаж бидэнд Христийн амьллын хүч чадлаар туслаж, Бурхны хүслийн дагуух бүхнийг үйлдэх тэр агуу хүчийг бидэнд өгч байдгийм. Энд Бурхан чамайг би тэнхрүүлнэ гэж айлдсан байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл Бурхны хүслийн дагуух аливаа зүйлсийг үйлдэхэд бидэнд шаардлагатай хүч тэнхийг тэр өөрөө бидэнд өгнө гэсэн үг. Тэгээд араас нь чамд үнэхээр туслана гэсэн байна. Ариун сүнс бол бидний туслагч гэдгийг бид хизээч мартаж болохгүй. Цааш нь үргэлжлүүлээд зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэн гэж мөн айлдсан байна. Энэ нь юу гэсэн үг болохыг та ойлгож байна уу? Энэ бидний амьдралд юу ч тохиолдож байсан бай хамаагүй Бурхан бидэнтэй хамт байж бидэнд туслана л гэсэн үг. Бурханы баруун мутар гэдэг нь Бурханы бүхнийг чадагч мөн чанарыг бэлэгдэж байгаа юм. Тиймээс бидний амьдралын аливаа хүнд хэцүү нөхцөл байдал донд Бурханы зөвхтийн баруун мутар бидэнтэй хамт байж биднийг түшиж, бидэнд хүчийг өгч биднийг өдөрдөн дагуулах болно гэсэн үг. Бид бүдэрч унсан ч түүний баруун мутрын алган дээр л унана гэсэн үг юм. Бурхан энэ ишлэлд бидэнд бүү аа гэж сануулахдаа гол шалтгааныг нь юу гэж хэлсэн юм бэ? Хамтдаа дахин харъя да. Би чамтай хамт, чи битгий аа гэж хэлсэн. Хамгийн гол шалтгаан нь Бурхан бидэнтэй хамт байгаа нь бид айхгүй байх гол шалтгаан юм. Хамтдаа үргэлжлүүлээд шинэ гэрээр очие. Матай номын 14-р бүлгийг нэгэд харъя. Бидний амьдралд гинтийн явдал тохиолдох үед бид хэрхэн айц төгшүүрд автдаг болохыг бид эндээс харж болно. Матай номын 14-р бүлэг дээр Петр усан дээгүүр алхсан тухай түүхийг өгүүлсэн байдаг шүү дээ. Шавнар нь завтай сэлүрдэж явах үед Есүс гинт тэдэн дээр усан дээгүүр алхасаар хурж ирдэг. Үүнийг хараад шавнар нь айж сандарсан тухай Библиэд өгүүлсэн байдаг. Хамтдаа Матай номын 14-р бүлгийн 26-27 дугаар ишлэгийг харъя. Нууран дээгүүр алхаж яваа түүнийг хараад шавнар нь сандарч эн чинь хий үзэгдэл байна гэд айснаасаа болж хашгиралдав. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан зоригтой бай, би байна, бүү аа гэж хэлв. Харж гэнэ үү? Шавнар нь шуурган дунд арай ядан сэлүрдэж байсан. Тэдний зав живхийн даван дээр байсан гэсэн үг. Асар өндөр давлгаа босож байсан. Гэтэл эзэн Есүс тэдэнд зоригтой бай, бүү аа, би байна гэж айлдаж байгаа юм. Цааш нь үргэлжлүүлээд харъя. 28-аас 30 дугаар ишлэл. Петр түнд эзэн хэрв та мөн юм бол усан дээгүүр алхаж тань дээр очихыг надад тушаагаач гэхэд тэр эргэлээ. Петр завнаасаа гарч усан дээгүүр алхан Есүс рүү яв. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв гэсэн баг. Тэгэхээр Петр ширүүн салхийг харах үедээ айц давтан живж эхэлсэн байгаа юм. Хэдийгээр бид салхийг харж чадахгүй ч салхины үр дүнг харж чаддаг. Бид шороо босож байгааг, үйлс нүүж байгааг, тэрч бүхэл хүчтэй хууль салхинд давтаж байшингийн дээвэр хуурч байгааг хүртэл бид харж чаддаг. Иоханны 3:8 дээр эзэн Есүс салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч салхийг хаанаас ирж хааш оддгийг мэдэхгүй гэж айлдсан байдаг. Үнэхээр бид салхийг харж чадахгүй. Гэхдээ салхи хаанаас үлээж байгааг, тэр салхины үр дүнд юу болж байгааг харж чаддаг. Тэгвэл та хардаа Матай номын 14:30 дээр Петр салхи салхилж байгааг хараад яасан гэсэн бэ? Петр ширүүн салхийг хараад айн живж эхлэв гэж хэлсэн. Энд та бид нэг зүйлийг маш нухацтай бодох хэрэгтэй. Одоо миний хэлэх зүйлийг та анхааралтай сонсоод амьдралдаа хэрэгжүүлбэл Бурхан таныг гарцаагүй чөлөөлөх болно. Бид амьдралдаа байгаа айдсаа эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь тэр айдсаа тодорхойлох ёстой гэж өмнө хэлсэн. Тэгвэл 3 дугаарт нь бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж хэлсэн. Бид анхаарлаа хаана төвлөрүүлэх ёстой юм бэ? Бидний амьдралд гинтийн асуудал тулгарх үед бид хамгийн түрүүнд хар зөнгөөрөө өмнө тулгарсан асуудлыг харж тэр асуудалтай бүх анхаарлаа хандуулдаг. Тэгвэл Бурхан бидэнд юу гэж айлдсан бэ? Исая номын 41:10 дээр би чамтай хамт, чи битгий аа, би чиний Бурхан, чи бүү эмээ гэж айлдсан байгаа юм. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Энэ нь бид Бурхан руу анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг юм. Бурхан бидэнд би чиний Бурхан, чамайг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана, зөвхтийн баруун мутраараа чамайг заавал дэмнэ гэж амласан юм.
Хамтдаа Библийн өөр 2 ишлэл рүү очицгоё. Эхлээд хуучин гэрээний Йошуа гэж ном байгаа. Йошуа номын 1-р бүлгийн 8-9-р ишлэл. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтанд хүрэх болно гэж хэлсэн. 8-р ишлэлд Бурхны үгийг бясалгах тухай өгүүлсэн байгаа юм. Йошуа Бурхны хуулийг тунгаан бодож бүх анхаарлаа Бурхны үгэнд төвлөрүүлж, Канаанчуудад биш, Ибүсчүүдэд биш, бусад дайснуудад биш, харин Бурханд бүх анхаарлаа хандуулах ёстой гэсэн санаа юм. Хамтдаа үргэлжлүүлээд 9-р ишлэгийг харъя. Би чамд тушаасан бусуу. Тууштай бөгөөд зөрөгтэй бай. Бүү цочорд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Үргэлжлүүлээд хамтдаа бидний сайн мэдэх Дуул ном руу очие. Дуул номын 23 дугаар бүлгийн 4-р ишлэлдэр үхлийн харанхуй хөндөгөөр туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад тайвшруулал минь. Таны сава, таны таяг билээ. Мөн Бурхан Исаи номын 41-ийн 10-т хэлснийг дахин сануулъя. Би чамтай хамт. Чи битгий ээ. Би чиний Бурхан. Чи бүү юм ээ гэж айлцсныг сануулъя. Бурхан Йошуад бүү цочорд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэж амласан. Мөн дуулын 23 дээр үхлийн харанхуй хөндөгөөр туулсан ч хор хөнөөлөөс би үл айна. Та надтай хамт агаад тайвшруулал минь. Таны сава, таны таяг намайг түших хүлээ гэж айлтсныг санууллаа. Энэ бүхэн бүгдээр хуучин гэрээний ишлүүд байгааг та анзаарсан байх. Гэтэл шинэ гэрээнд үүнийг арай өөрөөр илэрхийлсэн байдаг юм. Эзэн Есүс бидэнд би чиний дотор байх болно гэж айлтсан. Үнэхээр эзэн алдарч хултугай. Иоханны 14:20 дээр би эцэг дотроо, та нар миний дотор, мөн би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно гэж айлтсан. Тэгэхээр Христэд итгэж бидний хувьд айцтай нүр тулахын тулд айцсаа хүлээн зөвшөөрч, айцсаа тодорхойлоо зогсохгүй Бурхан эзэндээ бүх анхаарлаа хандуулж төвлөрөх ёстой байх нь. Биднийг айц дүгшүүрт автуулж байгаа тэр зүйлд анхаарлаа хандуулах биш, харин Бурхан эзнийхээ баруун зөв мутарт анхаарлаа хандуулах нь чухал байх нь. Тиймээс хэрвээ та айцд автсан бол Бурханы агуу мөн чанаруудыг өөртөө сануулаарай. Бидний Бурхан бол бүхнийг чадагч. Бидний Бурхан бол бүхнийг мэдэгч. Бидний Бурхан бол хаан сайгүйгээр оршигч. Бидний Бурхан бол ариун, бидний Бурхан бол сайн. Бидний Бурхан бол хайр инэрлэр дүүрэн. Бидний Бурхан бол өршөөнгүй, инэрэнгүй. Бидний Бурхан бол элэгсэг, бидний Бурхан бол тусч. Бид Бурхан эзнийхээ мөн чанаруудыг ийхүү дурдаад байвал дуусахгүй олон юм а. Тиймээс би таныг айц дүгшүүрт автсан үед Бурханы мөн чанаруудыг санаарай. Мөн түүний үгэнд бичигдсэн амлалтуудыг өөртөө сануулаарай гэж захих байна. Бид ийхүү Бурханд бүх анхаарлаа хандуулах үед айц хүч биднийг өөрөө орхин удах болно. Хоёрдугаарт бид Бурханд бүх анхаарлаа хандуулаад зогсохгүй түүнд бүх зүрхээрээ итгэх учиртай юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Би үүнийг довчхон тайлбарлаад өгье. Бид өөрсдийнхөө анхаарлыг Бурханд хандуулах үедээ аливаа зүйлсийг харахтаа Бурхан гэж хэмбэ гэдгийг ойлгож ухаарсан тэрл нүдээр харж эхэлдэг юм. Бурхан бол бүхнийг чадагч нэгэн. Гэтэл тэр агуу Бурхан биднийг хайрлан халамжилдаг. Тэр бидэнд би чамайг хүчрхжүүлнэ, чамд тусалнаа, чиний дотор оршиж өөрийн зөвхтийн баруун мутраар чамайг тэтгэж, чиний бүхий л хэрэгцээг чинь хангана гэж амласан. Тэрээр амьдралын маань ямар ч нөхцөл байдал донд юу ч тохиолдсон бай бүхнийг даван туулах чадварыг бидэнд өгсөн учраас бид аливаа айц төрүүлсэн нөхцөл байдал донд хамгийн түрүүнд Бурхан гэж хэмбэ гэдгийг санаж түүнд бүх анхаарлаа хандуулах учиртай юм. Эзэн бол бидний анхаарлаа төвлөрүүлэх ёстой цорын ганц хүчин зүйл юм шүү. Тэгвэл бид айдсын эсрэг итгэлийнхээ дагуу хариу үйлдэл үзүүлэх ёстой гэдэг нь чухам юу гэсэн үг юм бэ? Энэ нь бид айцтай тулгуурлаж биш, итгэлдээ тулгуурлаж альва үйлдэлийг хийнэ гэсэн үг. Тэгвэл бид ямар итгэлд тулгуурлах ёстой юм бэ? Миний дотор буй Бурхан яг хин юм бэ гэж. Би түүний дотор мөн хин юм бэ гэдгийг ойлгож түүнд итгэсэн итгэл дээрээ тулгуурлах ёстой юм. Тэгвэл Христэд итгэгчид бид хин юм бэ? Бид бол Бурханы хүүхдүүд. Бид Бурханаар үрд мөнхөд аврагдсан. Бид түүгээр ариусгагдж, түүний төлөө түүгээр тусгаарлагдсан. Бид амлалтын ариун сүнсээр золилтын өдрийн төлөө тамгалагдсан. Тэр бидний дотор ариун сүнсээ өгч, Библиэдх бүхий л амлалтуудаа бидэнд өгсөн. Энэ мэтчлэн олон зүйлсийг дурдж болох юм. Цаашилбал бидний дотор байгаа Бурхан хин юм бэ?
Тэр бол бидний аврагч, бидний эзэн, бидний амь амьдрал. Тийм учраас Библиэд биднийг түүний дотор төгс болгогдсон гэж тунхагласан юм. Колосе номын 2:10 дээр бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн түүн дотор та нар төгс болгогдсон гэж бичигдсэн байдаг. Бурхны оршихуй бидний дотор байгаа учраас бид бүхнийг хийж чадна гэдгийг Бурхан бидэнд тодорхой айлтсан. Өөрөөр хэлбэл бидний дотор оршин буй Христ бол бидний жинхэнэ хангалт юм. Үүнийг бид ямар ч эргэлзээ тэнэглэлгүйгээр ойлгох ёстой. Учир нь энэ бол маш чухал. За тэгвэл айцтайгаа бид хэрхэн нүүр тулах юм бэ? Айцсаа бид хэрхэн даван туулах вэ? Юуны өмнө бид өмнөх хоёр зүйлсийг өмнөх номлол дээр хуваалцсан. Энэ нь айц байгааг хүлээн зөвшөөрж, түүнийг тодорхойлон таних хэрэгтэй гэдгийг хэлсэн. Харин айцтайгаа нүүр тулахдаа бид Бурхан гэж хэн бэ? Бид Бурханы дотор хэн бэ гэдгээ хамгийн түрүүнд санах учиртай байх нь. Өөрөөр хэлбэл бүх анхаарлаа эхлээд түүнд төвлөрүүл гэсэн үг. Харин үүний дараа айцтайгаа нүүр тулахдаа бид Бурхан гэж хэн юм бэ? Бид Бурханы дотор чухам хэн бэ гэдгээ хамгийн түрүүнд санах учиртай байх нь. Өөрөөр хэлбэл бүх анхаарлаа эхлээд Бурхан дээр төвлөрүүлнэ гэсэн үг. Учир нь Бурхан гэж хэн бэ гэдгийг бодож эхлэх үед бид тэр юу гэж хэлсэн юм бэ? Тэр юу гэж амласан бэ гэж өөрөөсөө асуух ёстой болдог. Тиймээс бид аливаа айц төгшүүртэй нөхцөл байдал донд хамгийн түрүүнд миний дотор байгаа Бурхан хэн болохыг, бас Бурханы дотор байгаа бид хэн болсныг санах хэрэгтэй байна. Учир нь бүхнийг мэдгч Бурханаас бидэнд өгөгдсөн эрх мэдэл гэж бий. Тэр эрх мэдэл нь итгэгч бүрт адилхан өгөгдсөн. Энэ эрх мэдэл нь бид аливаа нөхцөл байдал донд түүний дотор бид хэн болохыг, бас бидний дотор буй Христ хэн болохыг санаж, тэр итгэлийнхээ дагуу хариулт үзүүлэх эрх мэдэл юм. Тиймээс би танаас нэг зүйлийг асууя. Христэд итгэгч танд айц давтах ямар бодит үндсэл байна вэ? Мэдээж гинтийн айж зочих зүйл байлгүй л яах вэ? Бид бүгдд ийм зүйл тохиолддог. Харин би энд айц хүүц давтан амьдрах тухай асууж байна. Хэрвээ Бурхан үнэхээр агуу юм бол, тэгээд тэр бидний дотор нутаглан байдаг юм бол, бидэнд айц хүүц давтан амьдрах ямар бодиттой үндслэл байна вэ? Магадгүй та дотроо. Тийм л дээ. Гэхдээ л гэж бодож үж болох юм. Итгэвч хүмүүс ингэж бодох үедээ л асуудалд ордог. Бурхан бидэнд тэр бүх гайхамшигтай амлалтуудаа өгсөн байхад тэр амлалтууд надад хамаагүй гэж бодох нь өөрөө асуудал юм шүү. Магадгүй надад хангалттай итгэл байхгүй байх гэж та бодож үж болох юм үгүй. Тийм биш. Бурхан таны амьдралд гайхалтай ажлаа хийхийн тулд та заавал мундаг хэн нэгэн байх шаардлагагүй. Би танд хэлье. Иймэрхүү эргэлзээгээ тайлах шийдлийг хэлж өгье. Би Бурханы өмнө зохисгүй. Таач зохисгүй. Бид бүгдээрээ зохисгүй. Гэвч гол учир нь Христэд итгэх итгэлээр дамжуулан бидэнд ирсэн Христтэй харилцаа түүнтэй барилдсан мөнхийн барилгаанд байгаа юм. Та бидний дотор Христ оршин байгаа нь энэ л бүхний гол нууц нь юм. Учир нь үнэхээр таны дотор Христ оршин байна. Энэ л хамгийн чухал. Та Бурханы уучлалыг эсвэл Бурханы тусламжийг хүлээж авах үед ямар нэгэн гавьяа байгуулсан учраас биш ээ. Эсвэл ирээдүйд ямар нэгэн агуу үйлс бүтээх учраас биш. Харин Есүс таныг хайрлаж, Есүс өөрөө таны дотор амьдрахаар сонгосон учраас тэр юм. Тийм учраас тэр танд ямар ч айцтай зоригтойгоор нүүр тулж ялан дийлэх боломжийг өгсөн юм. Харин энэ бол та бидний өөрсдийн хийх сонголтоос хамаардаг юм. Тэгвэл таны хувьд найз минь нөхцөл байдал ямар байна вэ? Хэрвээ та Есүс Христийг аврагчаа болгон хүлээж аваагүй бол тэгсэн хэрнээ би үүнийг өөрийнхөөрөө нэг оролдоод үзнэ гэж бодож байгаа бол би танд хэлье. Энэ ямар ч боломжгүй юм шүү. Харин ч та хараахан Есүс Христэд итгэж авралыг авч амжаагүй байгаа бол би таны айвал зохих өөр нэгэн зүйлийг хэлж өгье. Та Бурханы шүлтээс айх учиртай шүү. Учир нь Бурхан таны мөнхөд орших тэр газрыг тогтоож өгөх болно. Найз минь, хэрв та авралыг авалгүй явсаар насан эцэслүүл, амьдралынхаа туршид эсэргүүцэж, үл тоон, тэрсэлж ирсэн тэрл шудраг Бурхантай нүр тулах болно. Тэгэд ариун Бурханы өмнө зогсож, үйлдэлсэн гим нүгэл нэг бүрийнхээ төлөө тайлагнах болно. Тиймээс амьдралдаа хийсэн сонголтуудынхаа үрээр Бурханаас мөнхөд хагацх аимшигт тамийн гүн харанхуйд өөрөө өөрийгөө илгээх болно. Энэ нь Бурхан таныг тийш илгээхийг хүссэндээ биш. Учир нь таныг амьд сэрүүн байх хугацаанд чинь Бурхан таныг аврахын тулд хийж чадах бүхнээ хийсэн. Тиймээс та тамд хаягдах болбол энэ нь Бурханы сонголт биш харин таны өөрийн чинь сонголтын үр дүн
байх болно. Тиймээс та үүнээс л үгтлээ айвал зохистой юм шүү. Цаашилбал хэрвээ та Христэд итгэхээс одоо хүртэл татгалзсаар яваа бол өөр нэг зүйлээс айх хэрэгтэй. Учир нь та Бурханаас эмээхгүй байна гэдэг нь таны оюун санаа харанхуйлсан, сүнс чинь сохорсон, Бурханы үйлсэд үхмэл байгаагийн чинь илэрхийлэл юм. Тиймээс та яг одоо бүтээгч Бурханы өмнө сүгдөөд түүний хүү эзэн Есүс Христэс нүглийг чинь уучлахыг гуйж, тэр таны нүглийн төлөө нас барсан гэдэгт итгэж байгаагаа өчөж, гим нүглийн уучлалын төлөө түнд амьдралаа өргөн даатгасаа гэж хүсэж ятгах байна. Амьдралыг чинь ариусхан шинчилж өгөхийг түүнээс хүсэж, амьдралаа бүхэлд нь түүнд даатхан өгч, насан туршдаа түүнийг дагна гэсэн шийдвэрт хүрэхийг би танаас чин сэтгэлээсээ хүсье. Учир нь хэрвээ та түүнд ийхүү залбирч, чин зүрхнээсээ үүнд итгэвэл нүгэл чинь уучлагдах болно. Бурхан таны айдсыг зайлуулж, та хайр инэрлэр дүүрэн нэгэн болж Христтэй хамт байж, түүнтэй гайхамшигтай дотн харилцаатай нэгэн болох болно. Эцсийн эцэст бүх зүйл нэг л зүйл дээр тунаж байна. Танд оюун ухаан бодол бий, мөн сонголт бий. Та айдас давтсан хэвээр байхыг сонгож болно. Эсвэл Бурхантай хамт алхах ялгуулсан амьдралыг сонгож болно. Энэ нь эцсийн дүндээ таны юунд анхаарлаа төвлөрүүлж байгаагаас тань, юунд итгэж найдаж байгаагаас тань шалтгааллах болно. Тэгэхээр та амьдралынхаа аливаа айдас хүйцтэй нүүр тулахдаа түүний дотор хинбэ гэдгээ, тэр таны дотор хинбэ гэдгийг, мөн түүнтэй харилцаагаар дамжуулан танд юу өгсөн бэ гэдгийг санах ёстой байх нь. Учир нь Бурхан юу гэж амласан бэлээ? Би чамтай хамт. Чи битгий Би чиний Бурхан. Чи бүү эмээ. Чамааг би тэнхрүүлнэ, чамд үнэнхээр туслана. Зөвхөн баруун мутраараа заавал чамааг дэмнэнэ гэж Исая номын 41:10 дээр амласан юм шүү. Энэ амлалт Бурханаас эмээгч итгэж хүн бүрт өгөгдсөн гэдгийг та битгий мартаарай. Хамт залбирцгаая. Бурхан эцэг минь, та биднийг айдсаас чөлөөлж өгсөн учраас танд баярлалаа. Та биднийг чөлөөлсөн учраас бид амьдралын аливаа асуудалтай зүрх зоригтойгоор нүүр тулж чаддаг юм. Та биднийг баруун зөвхт мотраараа хувиршгүй агуу хайраараа хамгаалan сагсаар байгаа учраас бид ямар ч нөхцөл байдал донд ялгуулсан ялалтыг байгуулж чадна гэдэгт үнэхээр итгэж чаддаг юм. Тиймээс өнөөдөр амьдралдаа айдас дүгшүүрт автсан нэгэн байгаа бол та тэднийг чөлөөлж өгөөч гэж би энэ цагт залбирanгуйж байна. Тэд цорын ганц бүтээгч Бурханд итгэх итгэлээр, мөн түүний хүү аврагч Есүс Христэд итгэх итгэлээр энэ цагт аливаа айдас хүйцээ ялан дийлэх сонголтыг хийхийн төлөө танд залбирanгуйж байна. Үргэлжлүүлээд бас таны аврал хэрэгтэй байгаа тэр хүмүүсийн төлөө залбирanгуйж байна. Тэд бүгд бардамнал дотроо үрд сүрэхгүй тулд та өөрийн ариун сүнсээрээ тэднийг өөртөө дуудаж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бид амьдралдаа үүрлсэн айдас хүйцийг хэрхэн ялан дийлэх? Цаашилбал айдас хүйцээс урган бий болсон сөрөг үр дагавруудыг хэрхэн даван гарах арга замыг Библиэд тодорхой өгүүлсэн байдаг. Гэхдээ тэр арга замууд нь зөвхөн Есүс Христэд итгэж Бурханы хүүхдүүд болсон хүмүүст л хамаатай гэдгийг доктор Стенли бидэнд чухалчлан сануулж байна. Тиймээс хэрвээ та Есүс Христийг хараахан аврагч эзнээ болгон хүлээн авч амжаагүй байгаа бол түүнийг амьдралдаа өрн оруулаарай. Түүнд амьдралынхаа жолоог атгуулж, түүнтэй хамт урагш алхаарай. Бидний нөхцөл байдал бидний хяналтаас гарах үед бид ихэвчлэн айдас хүйдэс давтдаг. Тэгвэл ийм үедээ бид дуулал 91-р бүлгийг санах учиртай юм. Хамтдаа энэ цагийн төгсгөлд дуулал 91-р бүлгээс уншицгаая. Хамгийн дээд нэгний халахвчин дор шигч нэгэн, төгс хүчит нэгний сүүдэр дор амьдрна. Бид эзэнд миний хорогдох газар, бат цайз минь, миний итгэдэг бурхан минь гэнэ. Учир нь чамайг анчны өрхнээс, бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд түүний жигүүр дор чи хорогдох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч
Доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.